За сайн байцгаана уу? Өглөөний минь төргийа. Сайхан өглөө байна. За би нөгөө аавын тухай бас найз нөхдийнхөө тухай, хүүхдүүдийнхээ тухай гэдэг ингээд хуваалцаа. Ер нь өөрийнхөө тухай хуваалцаж байгаа гэсэн үг л дээ. Тэгээд амьдралаас авсан туршлагаа гэх юм уу та. Тэгээд сайн аавтай байхад бас нэг сул тал байдаг. Эрэгтэй хүн бүрийг аав шигээ сандаг. Мөн аав шигээ хүн хайдаг. Аавын минь хийдэг байсан үйлдэл нэг л үйлдэлийг тэр хүн санаандгүй ихэд татагддаг энэ гэсэн тийм сул талууд байдаг аа. Тэгэхээр одоо ямар сайн аав хүн бүхэн л эрэгтэй хүн бүхэн л сайн аав, сайн хань, сайн нөхөр, сайн өвөө байх ёстой байх л та. Өөг нь бол тийм ээ. Гэхдээ манай монголчууд гэсэн дийлэнх нь л нөмөр нөөлөгтэй, хайр халамжтай тийм сайн сайхан аавд байдаг гэдэгт би итгэдэг ээ. За та бүхэн аавынхаа тухай, хань ижлийнхаа тухай, хүүгүүдийнхаа тухай санаа сэтгэлдээ хуваалцж бичээрэй комментээр. Баярлалаа. Хамт байдагт баярладаг шүү. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Сайхан өдөр байна. Баярлалаа.